захиргааны байгууллагуудын төрийн албан агштын зөвлөгөөний зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөн нь Монгол Улсын засгийн газраас 2019 оны тавиана. Яг өнөөдөр энэ зөвлөгөөн зөвлөгөөн хүрэлцэн ирсэн эрхэм жишээ. Ажилтан албан агчид, удирдлагууд та бидний идэвх зүтгэл, санал санаачлаг хамгийн чухал үүргийг үүсгэнэ гэж бодож байна. Төр захиргааны байгууллагын ажилтан албан агчдын ажил үүргийг үнэлдэг, бас урамшуулдаг, эрх ашгийг хамгаалдаг хууль журмыг төр засгаас авч хэрэгжүүлж байгааг та бүхэн маань бас сайн мэдж байгаа. Төрийн албан хаагчид хүн суртал, хэл хахуулын үүргэш, харин төрч ёсоо дээдэлсэн хариуцлагатай, чадвартай, өндөр ёс зүйтэй, иргэдтэй үйлчлдэг байх ёстой. Үүний тулд төрийн албан хаагчид бас өөрийгөө байнга хөгжүүлж, идэвхжүүлж, чадахжуулж байх бас шаардлага байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын чадварыг байнга дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр хилцэн дэмжиж, байнгын ажиллагаатай сургалтын төвийг ажилуулах замаар төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээх, ингэхдээ хөтөлбөр төслийг олон улсын шилдэг жишгт нийцүүлэн засгийн газрын хэрэглэх газар, төрийн албаны зөвлөл, зам удирдлагын академитай хамтран зохион байгуулж, та бүхний бас чадварыг тогтмол дээшлүүлэхэд бид анхаарч ажиллаж байгааг энэ зөрүүд тэмдэглэе хэлье. Их оролцоотой төрийн албан хаагчид ёс зүйтэй, сахилах хариуцлагатай байж хамтран ажиллах нь улс орны маань хөгжлийн төлөвлөгөө 2019 оны 9 өдрийн A01 тоо хэмжээний тав гэж байгаа. Энэ захирамжийн хүрээнд иргэдийн оролцоо хөгжил ба төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ гэж нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч мэдээлж байна. Нийслэлийн засаг даргын захирамжаар 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинтгэлийн жил болгон зарласан. За мөн өнгөрсөн жил буюу 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан. Энэ бол энд хуран цугласан та бүхэн болон өнөөдөр энд хүрэлцэн ирж харах амжаагүй нийт төрийн албан хаагчдаар дамжуулсан иргэдийн маань төрдөө хандаж бидний оролцоо саналыг авч төрийнхөө үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах ийм саналын хүрээнд шийдвэрлсэн арга хэмжээнүүдээ. Тэгэхээр төрийн албаны сахилах хариуцлагыг дээшлүүлэх, хүн суртал, авилгагүй ил тод шуурхай, цомхон, чадварлаг төдийгүй иргэдтэй нээлттэй ийм төрийг бол иргэд хүсэж байгаа. Тийм учраас бид хамтдаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод иргэдийн оролцоог илүүтэй чухалчилж, тэднийхээ санал хүсэлд амьдрах орчныг сайжруулах болон хот тогтчлолт ногоон байгууламж, газрын харилцааны асуудлыг бол онцгойлон бид нар авч үзсэн өнгөрсөн жилүүдэд. Тэгэхээр дээрх жилүүдийг зарлахдаа бол зөвхөн урайл оозон болгож бид зарлаагүй, харин ч ажил хэрэг болгож, иргэдийн нүдэнд харагдахуйц, амьдралд нь шууд мэдрэгдэхүйц ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлсэн. Тэгэхээр иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчлэгийг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах төвшөнд иргэд оршин суугчдын саналыг тусган хотын хөгжил, бүтээн байгуулалт, тогтчлолтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах гол зорилгыг бол бид нар урдаа барьж байгаа. Өнөөдөр энэ зөвлөгөөнд Монгол Улсын төрийн албаны орон тооны гишүүн энэ ажлыг гүйцэтгэхэд энд байгаа болон нийслэлийн төрийн Монгол Улсын засгийн газраас 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчлэгээний жил, нийслэлээс иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон дэвшүүлсэн зорилтод жилийн нээлтийн арга хэмжээнд бас Монгол Улсын ерөнхий сайд оролцож байгаадаа бас баяртай байна. Төрийн албан хаагч та бүхэнтэйгээ бас уулзаж Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, та бидний өмнө толгомдоод байгаа
хүндрэл бэрхшээлтэй асуудал, засаг задруулах зүйл, ажилдаа тусгаж ажиллах асуудлын талаар бас ерөнхий сайдад хэлж ярих юм боломж олгож байгаа нөхдүүд бас баярлж байна. Энэ ВАВ-ын ерөнхийлөгчийн нэг хэлсэн үгийг би огтмардгүй. Төр зүтгэж байгаа хүн төгс сайн мэдлэг боловсралгүй байж болно. Гэхдээ төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж нэг удаа хэлжсэн. Энэ маш чухал үг шүү. Мэдээж энэ байгаа бүх төрлийн албан хаагчнаа хааруул төгсөхгүй нь ойлгомжтой. Бүгдээрээ Орос хятадтай ярихгүй нь ойлгомжтой. Бүгдээрээ 2-3 дээд сургууль төгсөж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ бас. Гэхдээ бүгдээрээ нэг юмыг чаддаг байх хэрэгтэй. Энэ бол төгөлдөр сайн ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ард иргэдтэй худлаа хэлдэггүй байх хэрэгтэй. Алагчил үздэггүй байх хэрэгтэй ард иргэдтэй. Ядуу зүдүү амьдралтай хүмүүсээ харин дэмжиж тэтгэх хэрэгтэй. Тэр задарсан хүмүүстэй төрийн хуулийн дагуу хатуу хайцаж хариуцлага тооцож чаддаг чадвартай байх хэрэгтэй. Энэ бол төрийн алба. Дэмжээс Улаанбаатар хотын нүүр царай төтөгийг Монгол улсын нүүр царай хамаарна. Та